юуны асуудал байгаа маань. Улаанбуудаг татвараас чөлөөлөн татварыг нэмэгдүүл 40%-аар нэмэгдүүлнэ. Дэлхийн худалдааны байгууллагын бус биш орнуудаас гэж байгаа. Тэр ерөөс Орос улсны уулзлаа юм л да. Тэгээ энэ одоо ингэж олон улсын харилцаанд хөршийг ялгууртайгаар хандж байгаа нь манай улсын байдал эсрэг байр суурь хандахгүй юм чи. Яг хөршин дээн зориулаад 40% нэмждэг бусдууд нь болохоор 20%, 15-20% гэдэг нэг бодвол зүйл байна. За хоёрдугаар асуудал бол одоо нэг юм хураагаад авчихсан. Тэр нь хадгалах газаргүйгээд эсвэл одоо нөгөө дунд алуун тушаалтын хүмүүсээ гуйдаг, түүдэг, авилгалдаг, хахуулдаг юмд нь орж ирж байгаа л да. Энэний сургаар чинь одоо цаашдаа бол Улаанбуудаа үйлдвэрлэл эрэлт хэрэгцээ хөндөр үнэтэй байх учраас тодорхой сав агуулгатай газрууд өнөөдөр энэ сургаар гаднаас тухайлбал Орос улсны улсаар Хямдхан Улаанбуудаа авч хадгалаад тэгээд агуулгах савд дүүргээд байгаа тийм байгаа баг шүү. Энийг та нар энэ салбарынхан бол маш сайн анхаарахгүй бол нэг хууль гардаг, хуулийн гаргахаас өмнө тохиролцдог. Тэгээд баахан нөхдүүд авч хадгалдаг. Хямдхан дээр нь авч хадгалаад агуулгах савгуугаар улсыг хөндрүүлээд одоо Улаанбуудаа өгч байгаа баахан зовлон гарч ирээд байж л шүү дээ. За нөгөө талаас бол энэ зөвхөн зүүн баруун аймагуудыг нэг талаас ойлгож байгаа. Нөгөө талаас нь бол энэ эднүүс бол гаднаас Улаанбуудаа нэг оруулж ирээд байхгүй дээ. Гурилын асуудал байгаа. Гурил дээр бол гайлын татварыг нэмэгдүүлээгүй шүү дээ. Ийм учраас энэ яг энэ Улаанбуудаа биш гурил оруулах асуудал дээр анхаарахгүй бол тэрийг бол бас энэ баланс нь би бол харахтаа бол баланс нь зөв хийсэн юм гэж ойлгоод байна. Яг одоо Улаанбуудаа хэрвээ 15-аас 20% юутай Казахстанаас оруулж ирэх юм бол Орос улсны нутаг дээгүүр тэртээргүй дамжиж орж ирнэ. Ийм учраас бол тэр 15-20% бол нөлөөлөхгүй байгаа. Тэгэхээр би бол 40% гэдэг дээр бол маш онцгой анхаарч бодох ёстой зүйл шүү гэж энийг анхаарах ёстой гэж ингэж хэлмээр байна. За гайлын юуны хувьд бол гайлын татварын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр нь би дахин хэлж байгаад энэ олон улсын харилцаа энэ юунда би түрүүний удаач хэлсэн дараагийн хэлэлцэх явцад бол та нарыг судалж гаргаж ирэх ёстой шүү. Хөрштэйгээ холбоотой асуудал дээр энэ зөв юм уу буруу юм би нэг ойлгохгүй байгаа шүү. Оросууд эргээд янз янзын санкц тавих нөхцөл гарах вэ гэдэг дээр болгоомжлж байгаа.